Энэ жижиг аж ахуйн нэгжүүдийг ахуйн шинжтэй одоо ийм аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг үн сурталгүй болгоё гэдэг байна шүү дээ. Тэгэнгүүтээ одоо дахиад нөгөө нийслэлийн засаг даргын тамга газраас зөвшөөрөл авна, газрын талбайн зөвшөөрөл авна гэдэг. Энд чинь тэгээд одоо дэвшил гарч байгаа юм уу? Нийтийн эзэмшлийн талбай гэдэг маань хэн нэгэн давуу байдал эдэлж дуртай үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг бас биш байхгүй. Энэ угаасаа зөвшөөрлийн хуульд байсан, хуучин аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хууль дээр байсан. Энийг яагаад энэ зөвшөөрлийн хуульд процессыг оруулж өгж байгаа вэ гэхээр тэр зөвшөөрлийг хэрхэн яаж авах вэ гэдэг нь процессыг оруулж байгаа гэсэн үг. Жишээл одоо Сүхбаатарын талбай дээр ирээд дуртай үйл ажиллагаа хийгээд ингэ явж болохгүй байхгүй. Тэгээ тэр нь бол угаасаа заавалчгүй хуульчлах хэрэгтэй юм бэл. За жишээл одоо сая туулгын ирэг дээр ярьж байна. Яг нөгөө сезоноос хамаарат энэ тэнд очиод ингээд үйл ажиллагаа эрхлээд явчихдаг. Тэгэхээр тэнд чинь тэр үйл ажиллагаа явуулахын тулд нийт одоо ариун цэврийн нийтийн нөгөө 0 байд юм уу, ариун цэврийн асуудал байд юм уу. Энэ юм зохицуултанд заавалчгүй дагаж явдیں۔ Тэгэхээр тэр зөвшөөрлийг олохоор болчвол эргээгээд тэр нөгөө хот нь байд юм, эсвэл дүүргэн байд юм, тэрнтэй холбоотой иргэд дүүлчлэх нийтийн 0 бусад асуудлуудаа заавал давхар одоо жишээлбэл явуулж явах хэрэгтэй байхгүй. Тийм учраас тэр заавалч зөвшөөрлөлтэй юм л шүү. Тэгээ одоо ч гэсэн зөвшөөрлийн хуульд энэ хоригдсон л байгаа. Одоо зөвшөөрлийг өөр одоо ямар нэгэн хэлбэрээр гэрчлэгээ гэж нэрлэнэ үү, багдлын итгэмжлэл гэж нэрлэнэ үү, сертификат гэж нэрлэнэ үү, ямар нэгэн зөвшөөрлийн хэлбэрийн одоо эрхийг олохыг хориглоно. Зөвшөөрлийн тэр 381 дотор багтаагүй л бол бусдыг нь чөлөөтэй эрхэл гэж заачаад байхад жишээ нь нийслэл аймаг орон нутаг төр бүртгэнэ гэж бичиж байгаа байхгүй. Тэгээ оюутлын цэг байгуул нь бүртгэнэ гэж бүртгэхгүй бол эхлэхгүй л гэсэн үг. Гэхдээ тэр чинь гэрчлэгээс ямар ялгаа байх юм. Тэгээ хүмүүсийг ингээд ажилд хийхэд нь түүх учруулад байдаг. Өнөөдөр байгаль орчны чиглэлээр 9 баримт бичгийг олгохдоо 42 шат дамжлагтай байгаа. Байгаль орчны салбарынхаа соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичгийг олгохдоо 80 шат дамжлагтай байна. Хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичгийг олгохын тулд 138 шат дамжлага дамжуулж байгаа шүү дээ. 138. Дээс томдог үлгэр шиг юм болж байгаа. Нэг ерөөсө цонхноос цонхны хооронд. Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичгийг олгохдоо 126 шат дамжлагтай. Тэгээ юу гэдэг вэ гэхээр нэг журам байгаамаа, нэг сайдын тушаал байгаамаа, одоо яалч болдгоомаа гэдэг. Тэгэнгүүт энэ хуулиар бол тэр журмаар зохицуулах харилцаануудыг хууль руу татж авч байгаа. Хууль руу татж авч байгаа. Тэгэхээр 100-аад журмыг цуцлана. За энийг засгийн газар зөрөгтэй гэх ёстой. Тэгээ энэ чинь хэрэглэхийн дарга байхад, эдийн засгийн сайд байхад хэрэглэхийн дарга зөвшөөрлийн зөвлөлийг байхалсан. Эдийн засгийн сайд байхад зөвшөөрлийн санг хариуцсан байхгүй. Тэгээ явж байгаад их хурлын даргаар томилогдоод ган уй гишүүнтэй энэ ажил дээр хамтарч ирсэн учраас энэ ажлыг явуулсан. Ган уй гишүүн шатран сайд болоод удаагүй байгаа учраас эрх мэдлээсээ салъя гэдэг бас ихтгэл үнэмшил нь хэвээр байх шиг байна. Жилийн дараа ямар болохыг бас хэлж мэдэхгүй байдаг учраас засгийн газрын гишүүд энийг ярихаар энэ болдгүй юм бэл. Юус болдгүй юм бэл. Та яагаад салбараа ингэж байгаа юм бэ? Та одоо болохгүй шүү дээ сайдаа гэд ингээд идэх байхгүй. Мэргэжлийн холбоо бэлэн биш шүү дээ. Хуульчдын холбоо өөрөө гэрчлэгийг өгөх сургалтай гэдээ болоод шүү дээ. Яагаад та нар бэлэн, эднэр бэлэн биш үү тий? Тэр цусгаас зөвшөөрөл өхийн төлөө тэнэг 10 20 нэгж юу гэж суудаа. Тэгэхээр авилгаас салыг бол ашиг сонирхлоос ангид бай гэвэл төрийн албан тушаалтнууд ажилдаа эзэн болоод хин нэгэн хамааралгүйгээр ажиллаа хийгээвэл зайлшгүй л энийг ингэж явуулах ёстой. Тэгээд нэр ус сольдог ийм одоо асуудлуудаас одоо холдох ийм боломж энэ хуулиар бол одоо нээгдэнэ. За хоёрдугаар асуултан дээр чиг үүргийн шинжилгээг бол яамдууд дээр хийсэн юм аа. Чиг үүргийн шинжилгээнүүдийг хийсэн чинь яам өөрөө төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага 1 минут учралдаг. Чиг үүргийн шинжилгээ хийхэд яам өөрөө зөвшөөрөл олгож байгаа мөртлөө өөрөө хянаад байгаа одоогийн байдлаар. Тэр чинь юу гэхээр салбарын хяналтууд яамдууд дээр очсон чинь өөрөө зөвшөөрөл олгочоод олгосон хувийнхаа байгууллагуудыг сайдын дор байгаа газрын дарга улсын байцаагч гэдэг нэртэй нөхөр очиж шалгаад энэ чинь ер нь эмх замбраагаал алдчих штт. Энэ чинь тэгээд ойлгомжтой үст өөрөө зөвшөөрөл олгочоод өөрөө тэндээс очиж хянаад өөрөө өөрийгөө сайн муу гэж дүгнээд нэг ийм л байдалтай.
Тэгэхээр цаашаа энэ хууль гарснараа тэр 100 журам бол хүчингүй болох ёстой. Хоёрдугаар тэр нэр ус сольж арга зал хэрэгэлдэг овн ихийг бол байхгүй болохгүй болвол одоо шадар сайд хэмбэг гав ийг гин асуурын гав ийг гişүүн гэвэл гав ийг гин тэ Баянголоо сонгогдсон хүн гэнгүүт гав ийг гин гэдэгтэй адилхан нэрийн солиол хүн нь адилхан байгаад байгаа. Яг адилхан юм ийгээд. За би тэгээ сая бас үгээ дахиад хэлье те. Энэ хуулиараа ингэж их ач холбогдол өгж ээж зарим зүйлүүдийг сайн шийдэж иргэдтэй бас ээлтэй төр гэдгийг харуулах ийм боломж л одоо энүүгээр л гарах гэдэг нь шүү дээ. Тэгээ гав гişүүн заяавал гişүүн учрал дарга бямцах дарга оролцсон ингээд энэний бас хуралданд би сууж ирсэн. Тэгээд сая тэр нойл мойлын асуудал дээр тэгэл иргэд чинь бол дэд үтс байхгүйгаас тэгэл амиа одоо юугаа яаж хөл дөрөө босох уу гэж байгаа ард түмэн бол тэн дээр очиод гацсан шүү дээ. Тэгээ сая түүцнүүдийн асуудлыг байгаа. Тэр түүцнүүдийн ард хэдэн одоо айлын амьдрал байсан бол тий. Одоо ингээд дэлхийн том сүлжээнүүд ороод ирсэн. CU J25 гэх тий. Тэгээ энэ нойлын асуудлыг бол тэгээд эн чинь яг төрөл яах ёстой шүү дээ, хийх ёстой. Нийслэлийн тамгын газар нийслэл Улаанбаатар хот чинь нийтийн нойл идрээ шийдэх ёстой зү. Тэгэхээр энэ дээр бас заавал тэр хувийн хвшил рүү тэр энэ асуудлуудыг хандуулах нь бол тийм зөв зүйл биш хаа зөв миний хувьд шүү. Тэгэхээр одоо хуушурын зөвшөөрөл авах гал бүтдгүү гэж байгаа шүү дээ. Тэгээ наадмын зөвшөөрөл эдэр дээр чинь асуудал үүсдэг гэж байгаа. Тэгээ энд байгаа энэ ажлын хэсгийн энэ гишүүд бол энэ дээр бүгд л одоо дотроо бодож байгаа бах. Тэгээд энэ хуулиар энэ ажлын хэсгийг сайн ажиллуулж одоо иргэндээ ээлтэй, аж ахуйн нэгжүүдтэй ээлтэй, жижиг дунд үйлдвэрүүдийг одоо жинхэнэ дэмжсэн ийм төр энэ хуулийн өршөлтөөр л бий болох гэж байна гэж иргэд маань бол үлээж байгаа хаа. За тэгээд энэ нэмэлт өөрчлөлтийг хийхэд ер нь мэдэгдэл гэдэг маань яг ямар агуулгаар орж байгаа вэ гэхээр бага зэргийн эрсдэлтэй үйл ажиллагаа. Эсвэл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бага зэргийн эрсдэлтэй нэмэлт үйл ажиллагаа гэдэг ингээд томьёолоод оруулсан байна. Тэгээ энийг учрал дарга хэрэглэхийн дарга байхад бид бас нэг чухал баримт батлуулж чадсан үгээр засгийн газар батлуулж чадсан юм үгээр нөгөө эрсдлийн үнэлгээний журмыг батлуулсан. Одоо нэг ёсондоо эрсдлийн үнэлгээг ингэж хийн шүү. Нөгөө шаблон нь энэ байна шүү гэд манай учрал дарга хэрэглэхийн дарга байхад батлуулсан баг гэсэн. Тэгэхээр цаашд бол нөгөө 3 жил тутам зөвшөөрлийн зүйл өөрөө эргээгээд эрсдлийн үнэлгээг хийн. За тэндээс ингээд нөгөө бага эрсдэлтэй одоо үйл ажиллагаануудаа явандаа ингээд мэдгэлрүү айл болох шийдвүүлээд явуучвал эргээгээд нөгөө бизнест ирж байгаа нөгөө дарамт нөгөө яриадаа хүндрэл юм чи улам багасаал яваад байх ийм нэгурт юм байна. Ер нь бол өмнө 2022 онд батлуулахдаа бид нар зөвшөөрлийн хуулийг дагуулсан стандартын хуулийг тэгээд дагуулсан төрийн хянах шалгалтын хуулийг ингээд гурвуулын гин батлуулсны дараа ингээд залгуулад батлуулаад явсан. Энэ гурван хууль угаасаа нэг бүтний 3 хэсэг юм байна. Тэгээд бид өсөөгөө төрийн хянах шалгалтын хуулийг энэ хуульдаа уялдуулж хийх ёстой. Хөндлөн байх нь зүг болчоод байна. Тухайн салбар нь өөрөө сайд нь өөрөө нэг гараараа зөвшөөрөл олгоод нэг гараараа шалгана гэчихээр эргээд ашиг сонирхлын зөрчил гаргадаг асуудал үүсчил байна. Энэ бол ялчгүй нэ. Мөн стандартын хуулийг бид нар бас ялгаа байхгүй зөвшөөрлийн хуульд уялдуулж бас батлуулах хэрэгтэй. Одоо бас стандартыг бол өргөн барьсан байгаа. Шинжсэн найруулга болохоор магадгүй сэдвэрч дарга энэ зөвшөөрлийн ажлын хэсэг байгуулвал зөвшөөрлийн хуульд угсаа ажил хэсэг байгуулж таарах бах. Тэгээ нөх стандартынхаа ажлын хэсэгтэйгээс ажлаа уялдуулаад хуулийг хамтдаа явуулчихвал их сайн байна. Төрийн хянах шалгалтын хууль бол одоо яг засгийн газар дээр яриагдаа явж байгаа. Тэгээ тэр нь одоо ингээд төд хөдөлгөөн бас өргөн баригдах байна.